Okay, another message. Найзуудын тухай. Ямар төрлийн юм найзууд байсан бэ надад. За бид юу ажигласан талаараа бас ер нь яг чихэн найз гэж юу юм бэ? Бид нэр яг үнэндээ ингээд яг өөртөө гаргасан. За ийм л хүнтэй би найзлна гэсэн юм нь өөртөө гаргах тийм үү? Ямар утга учиртай ер нь яаж явж байгаа найзлчдیں۔ Би бол жишээ нь ерөөсөө ингээд найзуудтай ямар шалгуурч юм эсвэл ингээд тийм тавьдаггүй байсан. Одоо бол би амар өндөр шалгуур тавина. Шалгуурч явахтай амар одоо ингээд надад би өөртөө ингээд 100% итгэдэг заяа. Өөрхөн мэдрэмж, өөрхөн зэн совд. Ямар нэг жижигхэн л сөрөг юм мэдрэх юм бол би ямар ч тайлбар шалтгаангүйгээр бай явуулж чадна. No attachment. No. Ямар ч тайлбар шалтгаан хэрэггүй. Амар амжилттай явж байгаа хүмүүстэй найзалдаг найзууд тэр амжилттай явж байгаа хүн жоохон унчаар алга болчдөг. Тийм найзууд байдаг. За эсвэл жоохон ядруу явж ирсэн найзтай ингээл туслаал те ингээд тэр найзсаа илүү гэдгийг мэдрээд ингээд туслаад явж яснаа. Тэр нөгөө найз нь ингээд жоохон гоё олоод мандаад бадраад ирэнгүүт. Атархааш алга болчдөг зэ. Тэнгүүтээ бас нэг төрлийн найзууд нь болохоор ингээд байнга авч идэг зэ. Ингээ хөрхөн яма хийлгээл ингээл нэг өөрөө үг мөг хэлээл ингээл юм хийлгэжсэн аа. Яг өөрөө ингээд өөрөөс нь тус асуугууд ингээд алга болчдөг. Үгүй би хийхгүй бла бла ямар нэг юм шалтгаан хэлээ алга болчдөг. Бас нэг төрлийн найз нь болохоор ингээд ерөөсөө л ямар нэг юм тэр одоо юу гэх гэдэг найз ингээд байгаад байдаг. Тэгсэн мөртлөө ингээд нэг сэтгэл байхгүй. Тэг ингээд ямар нэг жоохон найз нь алдаан ангууд ингээд өсөрч гарч ирээд өөж тэгсэн чи ингэсэн гэж ингээд алдаан дээр нь ингээд амар ажиллах дуртай ингээд татаархдаг. Тиймэрхүү найзууд бас байдаг зөө. Хэрэг болохоор л гарч ирдэг найзууд бас байдаг. Би одоо өөрийгөө амар болгоомжтой өөрөө хүрээлийг тавтана. Та нар шээ. Найз гэж юу юм бэ? Яг чихэн найз ямар ах хэвтэй өөртөө бодлуудыг надад бичээд өөрийн цадаагаар комментоор. Ер нь тийм гаргасан юм байдгүй та нарт. За би миний найз ийм байх хэвтэй. Би ийм хүмүүстэй л найзлана гэсэн юм байдгүй. Би өчигдөр нэг South African манай англи хэлний багш юм битээдэг. Би тэр ингээд найзууд болж байгаа хгүй юу? Тэгсэн чинь өчигдөр надад гэсэн аахгүй. Тийм South African нэг үг гэдэг гинэ. Би яг үгийн санахгүй нэгтэй утга нь болохоор найзуудтай гэрийнхэнд хамаагүй надаас илүү амьдар. Надаас илүү одоо чинь парти болох юм бол надаас гоё хувцалж ир. Надаас илүү амжилттай бай гэдэг утгатай үг заяа. Ерөөс найздаа тэгж өрөөдөг. Ерөөс тийм байх хэрэгтэй гэсэн тийм соёлтой. Амар гоё яагаад тээ. Гоё санагцсан надаа. Яа. Гоё найзуудын талаар та нарт ямар бодлоо нийлээрэй заа. Юу хинээр ямар хүмүүсээр хүрээлүүлж байгаа ч амар чухал, амар их нөлөөтэй. Бид нэр энэ амьдралдаа хэнийг ч өмчлөдгөө, хэнийг ч одоо юу гэдэг хүмүүс иржлээдэг, явж лээдэг, хэдэн жил найзлсан байна уу? Ямар дурсамжтай байна уу? Хамаагүй. Тэр хүн чамд ямар нэг буруу гэсэн зүйл мэдрүүлж байгаа бол ерөөсөө бай, явуул. Дараа нь дахиад зөндөө хүмүүс гараал ирнэ. Чамайг гих чиний сайн сайханд баярлах талархаг их чамайг байгаар нь хүлээж авах шүүмжлэлгүй араас нь готголтгүй хатахдгүй тийм найзууд үргэлж байсаар гарч ирсээр байх бол.
Мэдээ чи өөрөө бас тийм байх хэрэгтэй шүү дээ. Яа. Өнөөдөр мессеж. Love you.